Free Market Academy зуны сургалт. Засгийн газрын зардлын асуудлууд ба татвар. Хавай номхонлог их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгмийн ерөнхийлөгч Ken Schooland. G бол засгийн газрын зарцуулалт. T бол татвар. Босоо зураас нь дотоодын нийт бүтээгдэхүүний хувь, хөндлөн зураас нь цаг хугацаа. Тасархай улаан зураасаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4% байх нь хэвийн гэж үзэж байгааг тэмдэглэж байна. Хэрвээ доошоо орвол эдийн засгийн уналт болж, дээш гарвал эдийн засгийн хэд өсөлт болдог. Пенсийн онлоор эдийн засаг унах үед засгийн газар зардлаа ихсгэж, татвараа бууруулдаг бол хэд өсөлтийн үед зардлаа бууруулж, татвараа ихсгдэг байна. Засгийн газрын төсөв нэмэгдэж, татвар буурахад төсвийн алдагдал үүсдэг бол татвар нэмэгдэх үед төсвийг нэмэх шаардлага гарч байгаа юм. Урт хугацааны туршид энэ хоёрыг тэнцвүүлж явах ёстой байдаг. Эдийн засгийн өсөлттэй үед хоёр улс төрж гарч ирээд нэг нь би та нарт эмнэлэг, сургууль, зам, онгоцны буудал барьж өгье. Бас дээр нь татварыг бууруулъя. Намайг сонгоорой гэж хэлнэ. Гэтэл нөгөө улс төрч нь би та нарт цөө юм барьж өгье. Бүх татварыг өсгөнө. Та нараас илүү их мөнгө авна гэж хэлнэ. Хэн сонгогдох магадлал өндөр вэ? А гэж байгаа нь гараа өрг. Б гэж байгаа нь гараа өрг. Ихэнх хүн Ааг сонгогдно гэж байна. Пенси хэлснээр энэ хоёр ээлжлэн явагдах ёстой. Гэвч сайхан зүйлс амлсан улс төрж гарч ирээд эхний үеийг хийчихдэг. Гэвч хоёр дахьыг хийх гэхээр эхний улс төрч үүгээрээ нэр хүндтэй болсон тул хийх боломжгүй болдог. Ингэж их хэмжээний хөөсрөл үүсч эдийн засаг хямардаг. Ардчлал энийг үүсгэж байгаа юм. Хүмүүс энийг хүсэж байгаа учраас л улс төрчид ийм зүйл хийж байна. Тэгэд улс төрчид маань эдийн засгийг хэд халааж нэмсээр байгаад оройд нь ирэхэд энэ нь нурж ундаг. Австрийн улс төрчид эдийн засагт халалт, хөрөлт байнга явагдаж байх ёстой. Харин энийг тэнцвэржүүлэх гэснээр л улам их тогтворгүй байдал үүсдэг гэдэг. Өчигдөр нэг оюутан надад эдийн засгийн зөвхөн нэг урсгалыг л яриад байх юм. Үүнээс өөр урсгалын талаар ярьж болохгүй юу гэж хэлсэн. Угаасаа л Америкийн нэгдсэн улсын Европын сургуулиудын 99% нь Кенсийн урсгалыг зааж сургадаг. Би та бүхэнд юмыг өөр өнцгөөс харах боломж өгөхийн тулд л энийг зааж байгаа. Босон татварын хувь. Хөндлөн нь татвараас ирсэн орлого. Жишээ нь засгийн газрын татварын түвшин 25% бол 10 тэрбум долларын орлого цугларна. Тэгвэл татварыг 50% болговол 20 тэрбум доллар цугларна гэсэн үг. 100% бол 40 тэрбум доллар цугларна. Гэвч амьдрал дээр N гэдэг хүн Б-д ажилдаг байлаа гэж бодъё. Б нь энд 1 сая төгрөгийн цалин өгөх ёстой. Гэтэл татвар хураагч 100% татвараа авахад энд юу ч үлдэхгүй. Чиний бүх мөнгийг татвар хураагаад авчихвал чи цаашид ажиллах уу? Мэдээж чи ажиллахгүй. Гэхдээ чи юм идэх хэрэгтэй. Амьдрах хэрэгтэй шүү дээ. Ийм үед хүмүүс орлогоо нууж эхэлдэг. Орлогоо нуухын тулд цалингаа бэлнээр авах боломжтой. Ингэснээр татвараас нууж болно. Жишээ нь би цамц хийдэг бол тэрэнд цамц өгч болно. Мөнгө хэрэглэгдэхгүй байх магадлалтай эхний тохиолдол бол малчин ч юм уу тариалан ч хүмүүс хоорондоо бараагаа солилцож хэрэглэх явдал. Эсвэл маш өндөр татвартай газар мөнгө хэрэглэгддэг. Татвар өндөр учраас огт ажиллахгүй байж болно. Гэхдээ хэрэгцээгээ хангахын тулд өөр арга олох хэрэгтэй болдог. Орлогоо нуухаас гадна татвар багатай газар руу нүүж болдог. Нүүж чадвалч болж байна.
Гэхдээ нүүж чадахгүй тохиолдол олон байдаг. 100% татвар аваад эхлэхэд энэ ажиллахаа болно. Мэдээж өөр хүн ч ажиллахгүй. Бэд ажиллах хүн олдохгүй учраас тэр бизнесээ цааш явуулах боломжгүй болно. Ийхүү тэрээр Монголоос гарч гадаадад бизнесээ үргэлжлүүлэхээр шийднэ. Ингэж бизнес эрхлэх болон ажилчны татварыг бүрдүүлдэг хүмүүс үгүй болдог. Эсвэргээрээ бүх цалингаа татвар төгсөн хүмүүс уурлаж, үүний үр дүнд эсэргүүцэх хөдөлгөөн хийхэд хүрдэг. Францад ч ийм зүйл болж байсан. Хэсэг хугацаанд Франц татвараа 80% болгож байсан. Тариачид ядруу амьдралтай учраас тариалангаа үргэлжлүүлдэг. Дээрээс нь хаан албандаа явуулж хичнээн га газар тайганд бүртгэж гисэн учраас орлогоо нуух боломжгүй болж татвараа төлөхөөсөөр аргагүй болдог. Гадагшаа нүүх боломжгүй байдаг. Учир нь хаан нь иргэдээ Францын өмчлөх хандлагатай байдаг бөгөөд иргэдэн ч Францаас өөр хэл мэддэггүй байлаа. Ийм явдал түүхийн бүхэл хугацаанд бүх улсуудад болж байсан. Японд будааны татвараа нэмсээр ийм эсэргүүцэл болж байсан. Харин англичууд Америкт тавьсан татвараа нэмснээр тэд англичуудын эсрэг босч байсан. Францад ч бас ийм бослого болж хаанаа алсан түүхтэй. Түүхийн аль ч үед татвар ихсэн нь ийм эсэргүүцлийн хөдөлгөөнд хүргэдэг. Ажилдаг хүмүүс нь гараа орог. Сонирхолтой юм. Миний заадаг сургуулийн оюутнуудын ихэнх нь сурахын хажуугаар ажилдаг. 10 жилийн дараа та нар бүгдээрээ тодорхой хэмжээний орлого олдог болсон байх нь ойлгомжтой. Тэгвэл тэр үед татварын хувь хэд хүрэхэд та бүхэн эсэргүүцэх арга хэмжээ авах вэ? 10% болоход аль нэг үйлдэлийг хийнэ гэж байгаа нь гараа өрг. 20% болоход аль нэг үйлдэлийг хийнэ гэж байгаа нь гараа өрг. 30% болоход аль нэг үйлдэлийг хийнэ гэж байгаа нь гараа өрг. 40% болоход аль нэг үйлдэлийг хийнэ гэж байгаа нь гараа өрг. 50% болоход аль нэг үйлдэлийг хийнэ гэж байгаа нь гараа өрг. Татвар тодорхой түвшнөөсөө ихсэх тусам татвараас олж байгаа орлогын хэмжээ буурдаг. Үүнийг эдийн засагт Лаферийн мөрий гэж нэрлэдэг. Хааныг алж хувьсгал хийсэн хүн бол Наполеон Бонапарт. Тэрээр татварыг 25% болгож бууруулсан юм. Үүний үр дүнд татвар 80% байхад цугларч байсан мөнгөний хэмжээ татвар 25% болоход бүр их болж ирсэн. Учир нь хүмүүс орлогоо нуух, нүүх, ажил хаялт зарлахаа болсон юм. Ингэж Наполеон улс даяар нэр хүндтэй болсон байна. Тариаланчид илүү их ажиллаж, илүү их тариа хурааж авах болсон. Татвар багассан учраас тэд илүү ихийг бүтээж ашиг олох хүсэлтэй байсан. Татвар багасч их үйлдвэрлэл явуулж чадвал ашиг олох учраас Испани, Италийн үйлдвэрүүд ч Франц руу нүүж ирсэн. Харамсалтай Наполеон цугларсан тэр их мөнгөөр дайн хийсэн. Бусад улсуудыг эзлэн довтолж эхэлсэн. Харин Европын хаанууд нийлж айран байгуулан 1850 онд Наполеоныг дарсан. Английн хувьд Наполеоныг дарсан ч тэрний жишгийг дагаж татвараа бууруулсан. Үүний үр дүн ч сайн байсан бөгөөд 1850 оны хүртэл эдийн засгийн хамгийн өсөлттэй үе байсан гэдэг. Энэ үед үйлдвэрлэлийн хувьсгал болсон байдаг. Европын өнцөг булан бүрээс хүмүүс Англи руу нүүж байлаа. Учир нь татвар бага байсан учраас үйлдвэрлэл хийхийн тулд ийм шилжин сууршиж байсан юм. Үүний дараа Англид мөн л их хэмжээний мөнгө цугларсан учраас усан цэргийн айран байгуулж Дэлхийг эзлэхээр шийдсэн. Франц, Герман, Испани, Польш, Голланд гээд бүхэл улсууд яг ийм зүйлийг хийж байсан. Айрмаа томсгож Дэлхий даяар колони байгуулахаар оролдож байсан. Харин энэ нь ард түмний хувьд маш өртөг ихтэй үйл явдал болдог байл. Эдгээр улсууд бүгд хоорондоо тулснаар Дэлхийн 1-р дайн эхэлсэн. Дайнаа санхүүжүүлэхийн тулд улсууд татвараа нэмж байлаа. Америкийн нэгдсэн улс ч бас энэ үнд оролцсон. Дэлхийн 1-р дайны төгсгөлд эдгээр улсууд татвараа өндөр хэвээр үлдээсэн. Харин Америкийн нэгдсэн улс татвараа бууруулсан.
1920 оны үед татвараа бууруулснаар Америкийн нэгдсэн улсад эдийн засгийн маш хурдцтай өсөлт бий болсон. Харин 1930-ад оны үед татвараа эргүүлэн өсгснөөр эдийн засгийн маш том хямрал нүүрлсэн. Дэлхийн 1-р дайнд оролцсон улсууд дэлхийн 2-р дайнд ч оролцсон. Би бол энийг нэг дайны 2-р хэсэг л гэж хардаг. Миний хувьд Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгчид маш дургүй хүрдэг. Учир нь үүнд оролцоогүй байсан бол тийм ч том дайм байх ёсгүй байсан юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дэлхийн 1-р дайнд оролцоогүй байсан бол Европын хүчүүд хоорондоо тэнцэж дэлхийн 2-р дайм болохгүй байх байсан. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Герман, Япон хоёр сүрсэн. Эдийн засагт тэг зааж хоёулаа газартай тэгшлэгдсэн. Людвиг Герхард Германы татварыг бууруулснаар гайхамшигыг бүтээж эдийн засгаа маш хурдтай өсгсөн. Ийхүү Герман баруун ертөнцийн 2 дахь том эдийн засагтай улс болсон. Японч Германы жишгийг дагсан бөгөөд хамгийн хурдтай өссөн эдийн засагтай улс болсон юм. Одоо ч энэ хоёр улс хамгийн хүчирхэг эдийн засагтай улс хэвээр байна. Энэ нь Дайны дараа хийсэн бодлогын шинжилгээс нь үүдэлтэй юм. Дайны дараа Англи хамгийн хүчирхэг эдийн засагтай улс байсан бол тэтгэмжээ нэмэгдүүлэхийн тулд татвараа нэмснээр эдийн засаг нь удаашрсан. Хэдэн 10 жилийн турш хамгийн сул дараа удаан өсөлттэй эдийн засагтай улс болон өөрчлөгдсөн юм. Тэвчээр бодлогыг өөрчилснөөр л Английн эдийн засаг маш хүчтэй эдийн засаг болж чадсан. Үүнтэй ижил түүх Африкт ч болж байсан. Гуана татвараа нэмсэн бол зааны ясан эрэг татвараа бууруулсан. Үүний хэрээр эдийн засаг нь ялгаатай болж ирсэн юм. Америкийн нэгдсэн улс 50 мужтай бөгөөд тэдгээр нь өөр өөрийн гэсэн татварын бодлоготой байдаг. Хамгийн өндөр татвартай муж нь маш удаан өсөлттэй эдийн засагтай байдаг бол хамгийн бага татвартай нь хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай байдаг. Кейнсийн хэлсэн үгийг саная. Тэрээр эдийн засгийн өсөлтийг хурдсахын тулд засгийн газар зардлаа нэмж татвараа бууруулах ёстой гэдэг. Ингэснээр төсвийн алдагдал үүсдэг. Гол асуудал нь татварыг бууруулж засгийн газрын зардлыг нэмснээр эдийн засгийг хурдцтай өсгөхөд нөлөөлнө гэж бодож байсан ч төсвийн алдагдал үүсдэг. Төсвийн алдагдал гэдэг бол нууц татвар юм. Австрийн сургуулийнхан засгийн газрын нийт зардал бол жинхэнэ татвар юм гэж хэлдэг. Татварын алдагдлыг нөхөх хэд хэдэн арга бий. Нэгт мөнгө хэвлэх. Ингэснээр инфляц өсдөг. Инфляц бол нууц татвар юм. Яагад гэвэл мөнгө хэвлэх нь инфляц үүсгдэг бөгөөд анзаарагдахгүйгээр баялагийг авч байна гэсэн үг. Инфляцид хамгийн их өртдөг хүмүүс бол нийгмийн ядуу давхарга байдаг. Учир нь тэдний орлого тогтмол, хадгаламж нь ч тогтмол байдаг. Газар алт эзэмшдэг баячууд нэн ялангуяа засгийн газарт л инфляц эергээр тусах гээд байдаг. Өөр нэг арга нь зээл авах. Кейнсийнхэн дотроо л зээл авч байгаа юм чин зүгээр гэдэг. Гэвч үнэндээ засгийн газар банкнаас авсан зээлээрээ өөр нэгэн шинэ бизнес эхлэх боломжийг хааж байдаг. Ингэснээр бизнес их мөнгөгүй болдог. Фредрих Бастиа энийг үл харагдах эффект гэж нэрлэдэг. Учир нь үүнээс болж бизнес хийгдэх байсан боломж ажлын байр гээд бүгд харагдахгүй өнгөрч байдаг. Америкийн нэгдсэн улсад энийг нууц татвар буюу зээлдэх явцыг шахан гаргах гэж нэрлэдэг. Учир нь уг мөнгө бүтээмжтэй хөрөнгө оруулалтад бус бүтээмжгүй засгийн газарт очиж байдаг. Одоогийн засгийн газар шийдвэр гаргаж зээл авдагч энийг ирээдүйн хүүхдүүд маань төлөх хэрэгтэй болдог. Эдийн засаг удаашраад ирэхээр зардлаа багасгаж татвараа бууруулдаг. Кейнсийнхэн засгийн газрын зардлаа нэмэгдүүлж татварыг бууруулна гэж ярьдаг боловч татварч зээлч нэмэгдэж байдаг. Энэ үйлдэлээ хямрал уулахгүй тулд хийж байгаа зүйлээ гэж тайлбарладаг. Засгийн газрын зардлыг нэмэгдүүлснээр тэд жинхэнэ татварын хэмжээг нэмэгдүүлж байдаг. Жинхэнэ татвар нэмэгдэхээр хүмүүс орлогоо нуух, нүүх зэргээр эдийн засгийг улам доош нь унгаж байдаг.
Австрийн эдийн засгийн сургуулийн онлоор авч үзвэл засгийн газрын зардал нэмэгдэнэ гэдэг нь жинхэнэ татвар нэмэгдэхэд хүмүүс татвар төлөхөөс зайлсхийж ийхүү эдийн засгийг дороотолд оруулж байгаа хэрэг юм. Одоо бид дэлхийд даяар ийм зүйлс болж байгааг харж байна. Япон, Европ, Америк, Хятад гээд бүх улсууд засгийн газрынхаа зардлыг нэмж, зээлээ нэмснээр энэ бүх үйл явц болж байна. Үүний хэрээр эдийн засаг удааширж, эсэргүүцэл бий болж байна. Миний бодлоор хадгаламж маш чухал. Банкнд мөнгө хадгалуулснаар ахин өөр бизнесийг эхлүүлэх үндсийг тавьж өгдөг. Гэвч яг энэ үйлдэл хадгаламж хийхгүй байх нөхцөл байдал руу хөдөлдөг. Хүмүүс тэтгэврт гарвал засгийн газраас тэтгэвэр тэтгэмж өгөх хүчээр хадгаламж нээх шаардлагагүй гэж бодож эхэлдэг. Галийн татварын тариф эдийн засагт маш хортой. Ийм тарифтай байснаар эдийн засаг өсөж шалддаг. Та бүхэн Шинэ Зеландын жишээнээс харж болно. Шинэ Зеланд өндөр галийн татварын тарифтай байхад эдийн засаг нь өсөөгүй. Гэтэл буулгаснаар маш их өсөлт бий болсон. Чөлөөт худалдаа эдийн засагт маш их өсөлтийг бий болгодог юм. Засгийн газар галийн тарифыг өсгөвөл үйлдвэрүүдэд маш сайнаар тусдаг. Учир нь өрсөлдөөн алга болдог. Гэвч хэрэглэгчдэд өндөр үнэтэй бараанаас өөр сонголт байхгүй болдог. Жишээ нь засгийн газар лав болон гадуур хувцсны үйлдвэрийг дэмжихээр шийдлээ гэж бодъё. Тэгвэл нарнаас үнгүй дулаан ирж байгааг зогсоох хэрэгтэй болно. Ингэхдээ цонхонд татвар тавьж болно. Тэгвэл хүмүүс лаа, хувцас их хэмжээгээр худалдаж авна. Ингэснээр тухайн улс баяжих уу, ядуурх уу? Америкийн нэгдсэн улсад бас ийм юм болж байсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр ойрын танилынхаа үйлдвэрийг дэмжихийн тулд галийн татварыг нэмсэн байна. Үүний үрээр Америкчууд сахарыг 5 дахин өндөр үнээр худалдаж авах болсон. Тиймээс Америкчууд бусад улсын иргэдээс 4 дахин ядуу байгаа юм. Татваргүй бүс маш сайн зүйл. Ягаад зөвхөн бүс гэж улс даяараа татваргүй байж болохгүй гэж. Ягаад дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс ирж баялаг бүтээх нь муу гэж. Монголын хувьд болохоор ингээд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадаадаас илүү үнэтэй байдаг. Ягаад гэхээр одоо Туркийн дээр гадаадаас авдаг өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Тэгээд одоо ингээд хүмүүс гадаадын бүтээгдэхүүнийг илүү сонгох үг нь хүсэлтэй байгаа тохиолдолд ингээд хориг тавиад байлаа. За тэгэхээр ингээд хүн болгон гадаадын хямдхан бүтээгдэхүүнийг одоо ингээд худалдаж аваад байлаа. Одоо үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихгүйгээр тэгсэн чинь одоо нөгөө гадаад улсаас хамааралтай одоо үнэ нэмээд ирэх ч юм уу эсвэл импортынхоо одоо тэр бүтээгдэхүүнийг багасгаад ирсэн тохиолдолд бид нар тэр үед яах вэ? Бид нар тэгэхээр ч бүр илүү үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах юм. Тэгээд үндэсний үйлдвэрлэл ерөөсөө байхгүй болчихно шүү дээ. Тэгээд тэр үед бол яах вэ? Хүмүүст ямар нэгэн асуудал гарахад тэд засгийн газар руу ханддаг. Гэвч үүний оронд асуудлын цаад учрыг олох хэрэгтэй. Дотоодын бүтээгдэхүүн үнэтэй байгаа нь магадгүй өндөр татвар, өндөр үнэтэй газар, цахилгаан лицензийн төлбөрөөс болж байж болно. Засгийн газар үүнд цаадуулж байгаа бол шалтгааныг олж болиулах хэрэгтэй. Ингэснээр үн буурна. Энэ бол Шинэ Зеландд болж байсан явдал юм. Доогуур байх нь л маш сайн. Магадгүй ирээдүйд тэг болох юм билүү? Хүмүүс бараа бүтээгдэхүүнээ солилцож, дуртай зүйлээ хийх боломжтой болно шүү дээ. Татварын хэмжээ эсвэл тусмаа ингээд орлогыг нуудагч мөнгө зүйл болдог гэсэн шүү болж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо хин хэмжээ ер нь ямар төвшөнд байхад одоо улсдаа ч ерөнхийдөө ашигтай гэх юм уу бид нар ч одоо өндрөл орчруулахгүй тийм байх нөхцөл нь яг хэдэн хувь байхад яг одоо дундаж төвшин байх хэрэгтэй. Би сайн дураараа хийж байгаа юмд их дуртай. Хэрвээ хүмүүс сайн дураараа альва зүйлийг хийвэл хүчээр хийснээс хамаагүй чанартай байх болно. Би бол татварыг хүчээр хийлгэж байгаа зүйл гэж боддог. Засгийн газрын нийт зардлын хэдэн хувь нь хэрэггүй зүйлсэд зарцуулагддаг гэж боддог бай. Тэг гэдэг нь огтхон ч хэрэггүй зүйлсэд зарцуулагддаг бай гэсэн үг. How many say 60% is wasted? How many say 70% is wasted? 80% is wasted. How many say 90%? How many say 100%? Okay, well,
Та бүхэн өөрсдөө засгийн газрын зардлын хэдэн хувь нь үргүй зардал байдаг вэ гэдгийг уг графикаар гаргаж ирлээ. Тэгвэл эхлээд энэ үргүй зардлыг үгүй болгох хэрэгтэй. Хувьчилж болно, эсвэл алт зарж болно. Америкийн нэгдсэн улсад л гэхэд 8,000 тонн алттай. Үүнийг зараад ашиглаж болно. Төлбөрийн системийг тогтоож болно. Жишээ нь хурдны зам ашигласан бол заавал татвар төлөлгүйгээр төлбөр төлж болно. Татвар хураалгүй байж болох маш олон арга бий. Хавай номхон далайн их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгмийн ерөнхийлөгч Ken Esculent. Free Market Academy зуны сургалт.